Бээжингийн өвлийн олимпиас анхны алтан медалаа хүртэж буй Эйлингүүгийн амжилтыг тэмдэглэхээр хэдэн 10 сая хүн онлайнаар цугларсны улмаас Хятадын тэргүүлэгч сошиал медиа платформыг түр гацаажээ. Америк төрсэн 18 настай Гу эмэгтэйчүүдийн төрөлд 3 дахь гулгалтаараа тэргүүлж 1620 оноо, төгс буултаараа 94.5 оноо авч өвлийн олимпийн анхны тэмцээнд 188-ны 25 оноо авчээ. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөч, миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байлаа. Би сая юу болсонд итгэж чадахгүй байна гэж Гу төрүүлснийхээ дараа сэтгүүлчдэд хэлсэн юм. Калифорнид төрж өссөн ч 2019 онд Хятадын нэрийн өмнөөс өрсөлдөхөөр шийдсэн Гугийн хөгжөөнд дэмжигчид эндрүүдийг дүүргэж байв. Хятад чөтгөн бишрэгчдийн дунд цасан үнж гэгддэг Гу аль хэдийн дэлхийн аврах болсон бөгөөд Хятад олимпийн хүсэл тэмүүллийн альбан бус нуур царай болж наадам эхлэхийн өмнө түүний нэр хүнд огцом өссөн юм. Гугийн ялалт цахим ертөнцид баяр хөөр дуйлан шуугаан дэгдэж түүний ялалт Хятадын Twitter тэтгэвстэй Weibo платформын хайлтад давамгайлж байсан бөгөөд 10 шилдэг сэдвийн 7 нь Гугийн ялалтын тухай байв. Түүнийг 2.6 сая дагагчтай Weibo шүтэн бишрэгчд нь ялалт байгуулснаас хойш 30 минут хүрэхгүй хугацаанд 90,000 гаруй сэтгэгдэл үлдээжээ. Гу Эйлийн алтан медаль хүртлээ гэсэн утга агуулгатай хаштагууд нэг цагийн дотор 300 сая хандлт авч асар олон хэрэглэгчдийн улмаас Weibo сайт бүхэлдээ гацсан байна. Гугийн аав Америк, ээж нь Хятад хүн. Тэрээр Тахо нуурын ингэрт цанаар гулгаж өссөн бөгөөд 15 настайдаа дэлхийн авраг шалгаруулах тэмцээний анхны тавцанд гарсан байдаг. Сонирхуулахад Эйлингүү Хятадын төлөө өрсөлдөхөөр шилжин ирсэн ч Америкийн иргэншлээс татгалзах хэсэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь тус улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул ихэвчлэн Хятадын иргэншилд тавигддаг шаардлага юм. Олимпийн албан ёсны сайтад 1-р сард түүний давхар иргэншлийн талаар дурдсан байсан ч Гу Америкийн иргэний статусынхаа талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна. Дэн шигшээ багт элснээс хойш Гугийн царай тус улсын сэтгүүлийн нүүр сурталчилгааны самбаруудыг дүүргэх болсон. Тэрээр олон тооны ивент тэтгэгч брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуул Хятадын хамгийн халуухан залуу оддын нэг болж байгаа ч түүний шинэ амжилт барууны шүүмжлэгчдийн анхаарлыг татсаар байна. Цанаар гулгах карьераас гадна тэрээр загвар өмсөгч нэр хүндтэй брэндийн элч бөгөөд намраас Стэнфордын их сургуульд суралцж эхэлнэ.